би Эрдэнэ төлөвлөрийн үйлдвэрчний байгууллагад үндсэндээ одоо 40 жил ажиллаж байгаа. 1980 онд ирсэн. Ленинград үйлдвэрчний сургууль төгсч ирээл ирсэн. Тэгээ аймгийн үйлдвэрчний холбоонд анхны соёлын хэлтсийн дараагаар ирж ирсэн. Удалгүй 2-3 жилийн дараа нь нарийн бичгийн дарга нь болсон. За ингээл үргэлжилж байгаа юм да. Тэгвэл аймгийн үйлдвэрчний холбоонд би 13 жил ажилласан. Гокийн үйлдвэрчний холбоонд 7 жил хагас ажилласан. Ингээд миний одоо Эрдэнэт байгаа амьдрал бол ерөнхийдөө 2-5 холбооны үйлдвэрчний байгууллагад ажилласнаар л ингээд насны тэтгэврт гарсан да. Үйлдвэрчний эвлийн байгууллага бол ер нь одоо манай социализмын нам төрийн байгууллагаас өмнө үүссэн байгууллага шүү дээ. 1917 онд үүссэн. Жинхэнэ хөдөлгөөн болж зохион байгуулагдсан нь бол тэрнээс арай хаваахан үүссэн. Одоо бол 105 жилийн ойтой золгож байгаа. Манай аймгийн үйлдвэрчний байгууллага бол 1976 оноос эхэлсэн. Төвхтэй энэ жил бол 50 жил нь болох ёстой. Гэхдээ ямар хэмжээд яаж яах нь бол одоо ингээд сайн шийдэг байна. Хийх ахаа. За энэ хугацаанд бол аймгийн үйлдвэрчний зөвлөлөгдөж байж байгаа холбоо болсон. Холбоо гэдэг нь бол баг одоо олон анх шатны байгууллагатай аймгийнхаа хэмжээнд том, улсын хэмжээнд бол 30 хэдэн холбоо байдгийн нэг томоохон бие даасан нэргүндтэй ийм холбоо болж өссөн. Энэ холбоог үүсгэж хөгжүүлэх гол ажлыг бол Монголын үйлдвэрчний эвлийн төв зөвлөөс тонол дээр ирсэн Луузангийн жамин гэж сайхан настай буурал байсан одоо бидний хүмүүжүүлсэн үйлдвэрчний эвлийн асрах туршлагатай ийм хүнээс эхлээд дараа нь Дөгрөө дарга гэж хүн байлаа. Дараа нь Магсрын Ганаа гэж хүн байлаа. Одоо ингээд Бацааж гээд энэ дөрвөн даргыг гараар орсон. Ер нь бол эхний дөрвөн байрт бол зээл өгч шалгардаг. Өнгөрсөн жил одоо аймгийн дээд шагнал Цагаан Барс гэдэг шагналаар шагнагдсан аймгийн үйлдвэрчний холбоо. Энэ юу илэрхийлж нэхэр үйлдвэрчний эвлийн байгууллага төр захиргааны ажиллуулагчдын эзэдтэй зөвсөлчл түншлэлийн хамтын энэ хилцээр гэрээнүүдийг маш амжилттай зохион байгуулсан. Хөдөлмөрчдийнхаа шийдэх ёстой цалин хүнс, нийгмийн асуудал, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалах энэ асуудлаар маш идэвхтэй ажиллаж байгаа, гар нийлж ажиллаж байгаа гэсэн үг. Тийм учраас анхны тэр зөвлөөс өнөөгийн үйлдвэрчний эвлийн холбоо бол маш олон талаараа ялгаатай нийгмийн дэвшлэх хөгжил, үйлдвэрчний хөгжлийг ажил амьдралаа хэрэгжүүлсэн ийм сайхан байгууллага болж өгдсөн 50 жилтэйгээ уулзж байгаа. За үйлдвэрчний эвлийн байгууллага гэдэг бол төр нийгмийг холбож ажиллуулагчдыг холбодог энэ гүүрэн байгууллага хөдөлмөрийн хүний эрх ашигыг хамгаалдаг хууль ёсны тэдний нийгмийн хамгаал, цалин хөлс бүхэл зүйл дээр бол үйлдвэрчний эвлийн идэвхтэй үйл ажиллагаа нөлөөлж байдаг. Ийм сайхан одоо хүнээр бол ажилчин хүн, хөдөлмөрийн хүний аав ээж болсон ийм байгууллага. Энэ байгууллага одоо зуугийн тал насалж ийн гэдэг бол асар их туршлага хөрөнгөлүүлсэн нэр хүндтэй сайхан байгууллага болж байна. Ирээдүйн гэрэлтэй байгаа. Энэ байгууллага идэвхтэн сонгуультан болж явсан олон зуун идэвхтэн анх шатны хорооны дарга нар олон зуун гишүүд та бүхэндээ аймгийн үйлдвэрчний эвлийн холбоо байгуулагдсны хагас 100 жилийн ам баярын мэндийг хүргэж ажил амьдрал чинь хамгийн сайхан бүхнийг хүсээрэй. Та бүхний ирээдүйг гэрэлтэй байгаа. Үйлдвэрчин төмөнд эвлэлд нэгдэж эрх ашигаа хамгаалах энэ хөдөлгөөнд гар нийлж сайхан ажиллацгаа гараа гэдэг ерөөлийг өргөн төвшүүлье.